ажил дээр л байна. Тий. Йоо, яха. Ястаа мууч. За, аль хурдан түүлтэй нааталаа. Үүн хажуудаа ууцах гэсэн юм. Га зүгээр үү? Зүгээр. Чи настай хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү дээ. Чи хий. Би энд даалдангаар ажилладаг л да. Таарсан таар шууд нууц чинь. Нэг өмөрчих шивтэй аа. Чамайг энэ тэр удаа ажиллахыг чинь харъя л да. Та зүгээр үү? Өвөө зүгээр. Та ачгүйгээ ямар хэлцэд ажилтгийг мэдэх үү? Мэднэ өвөө. Өвөө, хэрвээ таны дахиад хүмүүс ингэж дээрсэх томол шууд надад хэлж агараа заа юу. Би угаасаа ийм харилцаан соёл хүмүүст үнэхээр дургу. Би бүгдийг болгоод өгөн за. Одоо өвөө, би явлаа шүү за. Тэг. Баяртай. Юу хэлдэг вэ? Хүү яав. Та эзэн ирсэн юм бэ? Оо сайн юм нөхөө. Бид нарт хэлэхгүй яасан юм бэ? Гата тэгж төвөг удаад яах юм бэ? Энэ гоо нодлонгийн аавын судалгаанд орсон төсөл гараад ирсэн. Тэгээд та нарт танилцуулах гэж аав нь яарч явахгүй юу? За. Алив орё. За тийм юм нөхөө. Ажлын эхний өдөр хоцорсон танд баяр хүргэе. Цалингийн 10% хаслаа. Үй, чи энд юу хийж байгаа? Чи өөрөө юу гэж? Өнөөдрөөс энд даалдангаар ажиллахаар болсон л да. Чи арай өөрөө? Би менежер хийдэг л дээ. Захирлаа. Яасан захирлаа? Маргаашийн танилцуулга яах юм бол? Тэр нь санаа зовлдог захирлаа. Маркетингийн алба ажиллаж байгаа. За. Сайн байна захирлаа. Би өнөөдрөөс маркетингийн албанд даалдангаар ажиллахаар ирсэн. Наа 8 гэдэг. За. Амжилт хүсье. Баяртай захирлаа. За, би ч гэсэн явлаа. Ажлаасаа игээрээ. Энэ мөнхөн чи ирсэн өдрөөсөө зорилго нь тодорхой байсан юм биш үү? Захирал юм найл хөтчихгүй гээл. Цаа яах вэ? Чамайг нэгсэн сургаад өгөх юм тий. Нама. Наа танилцуулгуудаа маргаашийн дотор бэлэн болгосон байгаарай. Энийг чи ганцхан шөнө дотор дуусгах чадахгүй шүү дээ. Өглөө 8 цагт бэлэн бай. Чадахгүй бол бүр мөс явсан ч болно шүү дээ. Яна захирлаа. Нөгөө шинээр орсон ажилтаа ажиллаа хийж чадахгүй. Өнөөдрийн танилцуулгыг боллоо хийчлээ. Миний буруу захирлаа. Би чадваргүй ажилдаа авчиж. Уучлаарай. Би бүгдийг амжуулсан. Сайн мэцгаана. Та бүхний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнд Солонгосын алдарт 63 жилийн түүхтэй Hankook Cosmetics-ийн цоошин технологиор бүрдсэн үрчлэлийн эсрэг Anna Com-ийн талаар танилцуулахад бэлэн боллоо. За, Anna Com-ийн маань хамгийн гол орц найрлагууд маань PDRN, Retinol, pH Bakuchiol, TV Centella, Heptasiga Complex, D-Panthenol, Rice AGF болон Gyal Octa Complex гэсэн нийтлүүдээс бүрддэг. За, уг нийтлүүдээс маань хамгийн гол орц найрлага болох PDRN салмон загасны ДНХ бөгөөд энэ салмон загас маань хүний ДНХ-тэй 95% нийлцэмжтэй байдаг учраас хүнээс хамгийн төхөмжтэй гэдэг нь судалгаагаар батлагдсан байгаа. Уг бүтээгдэхүүн маань Neosam шинэ технологиор бүтээгдсэн бөгөөд энэ технологи нь капсул хэлбэрээр буюу арсны хүрэх ёстой зэгтээ очиж үйлчлэгээрээ маш том давуу талтай байгаа. Уг бүтээгдэхүүн маань нисгүүр залуучаа өссөн хүн болгон тохиромжтой бөгөөд шинжилгээ ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшлэр бий болсон Anna Com маань та бүхэнд таалагдана гэдэг итгэлтэй байна. Ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. За баяр хүргэе. Үнэхээр сайн танилцуулга болсон. Та хэд ч гэсэн нэг санагдсан. Танайд чи одоо миний танилцуулсан хүнтэй уулзаагүй юм уу? Би ер нь гинт ажил гарсан юм ээж. Өнөөдөр дахиад цаг тавсан шүү. Чи заавал очиорой.
За болголоо. Байна уу? Өвөө чамд чухал юм уу? Энэхөө өвөө чамд ихнэр олсон.